Үнэхээр гоё байгальтай юм билээ. Нэг юм хөдөлтөг гүүр шиг юмар явсан. Саяны стил бол бас л юу байлаа. Би мэдээд сууж үзэлгүй яах вэ? Надад ингэж суугаад явах нь гоё санагдсан. Гадны орчинтойгоо танилцаад аягүй хөөрх юм билээ. Одоо ууланд гарч ийн. Сайхан агаар амьсгалаад ирч үстэй авчих болсон. Их юмнууд нь хулсаар хийгдсэн. Тэгээ дээрээс нь цайны тийм шаацсан аяга ер нь бол айгүй байдаг. Энэ хотын онцлог нь гэсэн үг. Одоо бодол руу гарах чинь. За бодлынхаа урыг танилцуулъя. Тэгээд гэрлээс нэг юм бодож байна. Тэгээд харуулангууд энэ дор байна. Тэгээд тэндний бодон байгаа. Тэгээд аягүй тойлогтой юм билээ. Тэгээд бас харагдсан орчноос аягүй сайтай аягүй гоё том бодлоо. Аягүй хөөрх юм билээ. Ангийнхаа ах эгч нартай бүгдээрээ хоол захиалаад тэгээд тэд нараа цогтой эцэцгээж юм. Энэ нь нэг хятадын доктор болов профессор ч үлээ эсвэл зэнзэн жилүүний хүний хөшөө гэсэн. Энэ машин ингээд нэг жижиг метро шиг юм машин шиг юм ингээд тийм ээ. Энэ ингээд газар дорох хагуугийн л боддоо. Үнэхээр сонирхолтой. Газар дорохыг ингэж гэрлэр гоё чадчихна гэдэг чинь бүр үнэхээр гайхалтай байхгүй юу? Би бүр үнэндээ л итгэмээргүй.
яваалаа яваасаа. Гэтэ миний ингэ камер дээр яг уцаа камер дээр гэсэн үг болоод байна уу? Одоо шавраар юм хийх газар руу явж байна. Спиннер энэ төр шүү дээ. Тэгээд бүгдийн хуслаар хийсэн. Ийм шат хүртэл байна. Нара ингээд ийм юм өмсөлт юм байна. Одоо шилэн дээрээ болохоор бутлан хэлтрэн гээд нэг юм үзэж. Тэгээд ингээд өндөр дээр явах юм. Бэж ихтэй өндрөөс яадаг. Гэхдээ зүгээр дээ яана амар шүү. Амар санагдаад байна да. Ингээд тийм шилэн дээр явдаг юм бэ. Тэгээд би доош харахгүй л явахад болоо. Харахгүй юм бэ. Ингээд хотел хэлтэхгүй. Ингээд нэг тийм сүртэй амар юм бараг л байхгүй доош харах юм бол доош харуул эвгүүтнэ. Гэтэ ингээд зүгээр авах
байхгүй юм л амар дэжгүй явцдаг байхгүй юу? Өрнөөс биш. Яа. Би амираад байна яг үндэ. Доош харахаас л чинь. Энэ бичлэгийн хүрээд өндөрлж байгаа дараагийнхаа бичлэгээр уулзлаад руу баяртай.